Сайн бацгаана уу. Өнөөдрийн видеогоор бид нэгсийн нэгтлэн бодох програм дээр хэрхэн бараа материалыг бүртгэж авах тухай үзэх болно. Бидний хийх ажлыг ерөнхийд нь 3 хэсэгт ангилж болох ба нэгдүгээр хэсэг нь бараа материалаа програмдаа бүртгэх, хоёр дахь хэсэг нь уг оруулсан бараануудаа нэгтлэн бодох бүртгэлийн аль дансанд бүртгэгдхийг тохируулах, гурав дахь хэсэгт нь эдгээр барааны бөөний жижиглэнгийн гэрээний гих мэт үннүүдийг оруулж өгнө. Ингээд эхний хэсэгтээ оръё. Бараа материалаа бүртгэхийн тулд дэд системийн барааны нэр төрөл болон агуулга руу ороод навигац самбарынхаа лавлгаа болон тохиргоо хэсгийн бараа материал үйлчилгээг сонгоно. Угдас руу ороход дараах цонх нэгдэх ба энэ цонхонд та бараа материалынхаа тухай мэдээллүүдийг оруулж өгөх болно. Бараа материалуудыг ашиглагдах байдлаар нь дараах фолдер буюу бүлгүүдэд ангилж өгсөн ба оруулах бүлгийн тоо нь хязгааргүй. За ингээд жишээгээ харъя. Уг жишээний дагуу бид нэр бараагаа бүртгэж авна. Бидний хийх эхний ажил бол бүлгээ үүсгэх. Инхийн тулд хулгайныхаа баруун тавчийг дараад создать групп буюу бүлэг үүсгэх рүү ороход уг цонх нэгдэнэ. Уг цонхны товч нэр хэсэгт бүлгийнхээ нэрийг бичнэ. Жишээний дагуу эхний бүлэг бол офис хэрэгцээний материал. За хадгалахад уг бүлэг маань үүснэ. За дахиад нэг бүлэг үүсгэе. Нэг төрөнийхөө ороод бүлгийнхээ нэрийг бичнэ. Шатгуун ба туслах материал. За бүлгээ үүсгэчлээ. Одоо бараагаа уг бүлэг дотор үүсгэе. Жишээний дагуу эхний бараа бол эхний материал бол скотч. Түүний харьяалагдах бүлэг нь офис хэрэгцээний материал. Гээд офис хэрэгцээний материал гэсэн фолдер руу ороод хулгайныхаа баруун тавчийг дараад создать буюу үүсгэхийг сонгоход тухайн скотчны тухай мэдээлэл оруулах цонх нэгдэнэ. Товч нэр гэсэн хэсэгт барааныхаа нэрийг оруулна. Энэ үйлдвэрлэгч болон артикул гэсэн хэсэгт тухайн бараа аль үйлдвэрт үйлдвэрлэгдсэн тухай мэдээллийг оруулж өгөх боломжтой. За манай скотчны хэмжих нэгж маань ширхэг. Скотчноос нийцэл хотын албан татвар авдаггүй болохоор уг хэсэгт өөрчлөлт оруулахгүй. Хэрвээ тухайн бараа материалаас нийслэл хотын албан татвар авдаг бол 1% гэдгийг сонгоно. Авдаггүй бол энэ хаадгүй гэдгийг сонгоно. За энэ барааны код нөт гэсэн хэсэгт уг бараанаас хэдэн хувийн нөт авдгийг оруулж өгөх ёстой. 10%, тэг-хөв, эсвэл нөтгүй бараа юу гэдгээ сонгоно. Нөтийн орлогын төрөл гэсэн хэсэгтэр тухайн барааг орлогдоход тэтэ 03 тайлангийн аль хэсэгт тухайн мэдээлэл орж ирэхийг энд зааж өгдөг. Энэ импортын барааны утга анхны утгаар гэсэн хэсэгт бараа материалыг импортлж оруулж ирсэн бол эдгээр мөрүүдийг бүглэх ёстой. Импортлагч компани, импортлсон улсын нэр, тэгээд гайлын мэдээллийн дугаар. Зарлагын зүйл гэсэн хэсэгтэр тухайн материалыг үйлдвэрлэлд зарлагдахад хаана зардлан тусгахыг харуулж өгнө. Ингээ 3 цэг дээрээ дарахад сонголтууд нэгдэнэ. Скотч маань бичиг хэргийн зардал гэсэн хэсэгт сонгогдоод ингээд ерөнхий мэдээллүүдээ оруулж дууссаад хадгалах төвчөө дарахад уг материал маань програмд бүртгэгдлээ. За жишээний дагуу дараагийн оруулах бараа маань нийслэл PIV байна. Бараа гэсэн хавцас руугаа ороод үүсгэх гэж дарахаар цонх маань нэгдэнэ. Тэгээ барааныхаа нэрийг оруулж өгье.
бүтэн нэр гэсэн хэсэгт нийслэл PV гэдээ оруулчихъя. За үйлдвэрлэгч гэсэн хэсгийг бүглэхгүй орхиод хэмжих нэгж дээр нь ширхэг үү хайрцаг үү гэдгийг зааж өгөх ёстой. Арх согтууруулах ундаа болон тамхинаас нийслэлтийн албан тацаар авдаг. Энэ сонголтыг өөрчлөөд 1% гэж сонгоод бус зүйлүүд дээр өөрчлөлт оруулахгүй зарлагын зүйл хэсгээр бусад материалын зардал гэдгийг сонгох ёстой. Бусад материалын зардал. Бүх төрлийн материалын зардал. За ингээд мэдээлэл оруулчлаа. Одоо хадгалаад. Ингээд нийслэл PV-ны тухай мэдээлэл програмд бүртгэгдлээ. За дараагийн оруулах бараа нь ажлын биелэл байна. Харьяалагдах бүлэг нь хөдөлмөр хамгааллын хувцас. Хөдөлмөр хамгааллын бүлэг гэдэг бүлгээ үүсгээгүй юм байна. Тэгэхээр бүлгээ үүсгээд бүлгээ үүсгэснийхээ дараа дотор нь мэдээлэл оруулна. За бүлгээ үүсгэчлээ. Одоо бараагаа үүсгэе. Зарлагын зүйлдээ бүх төрлийн материал. За ингээ хадгалахаар манай биелэний тухай ажлын биелэл маань програмд бүртгэгдэж байна. За бүртгэх сүүлийн бараа маань бензин, харьяалагдах бүлгийн шатхуун ба туслах материал бүлэг рүү ороод үүсгэнэ. За товч нэрийг AI93 гэж өгөөд бүтэн нэр дээр нь бензин AI93 гэдэг өгч. За мэдээж бензин учраас хэмжих нэгж нь литр байна. Эдгээр сонголтууд дээр өөрчлөлт оруулахгүй дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагаас худалдаж авсан бол энэ хэсгийг түрүүний хэлсэнчлэн бүглэхгүй. Зарлагын зүйл дээр тээврийн зардал. За ингээ хадгалаад мэдээлэлээ оруулж дуслаа. Энэ мэтчлэн танай байгууллагад хэрэглэгддэг бараа материалын тухай мэдээллийг оруулах болно. За бүгдээрээ бараа материал бүртгэх ажлынхаа 2 дахь хэсэг рүү орцгоё. Уг хэсэгтээ бараа материал бүртгэх дансыг тохируулна гэсэн үг. Энэ тохиргоо руу орохын тулд дэд системийн барааны нэр төрөл болон агуулга руу ороод навигац самбарынхаа лавлгаа бодлон тохиргоо хэсгийн бараа материал бүртгэх данс гэсэн цэс рүү орно. Энэ цэс рүү ороход дараах цонх нээгдэх ба уг цонхондоо бараа материал бүртгэж авах дансныхаа тохиргоог хийнэ гэсэн үг. Эдгээр тохиргоонуудыг програмыг анх нээхэд оруулж өгсөн байдаг ба ямар учиртай тохиргоо вэ гэдгийг тайлбарлаж өгье. За энэ Т материал гэсэн рүү оръё. Энэ түүхий эд материал гэсэн үгнүүд авчлал юу гэсэн үг вэ гэхээр манай компани түүхий эд материал худалдаж авах үедээ 14.01 дансанд бүртгэнэ. Худалдан авалтынхаа нөөтийн авалгыг 12.71 гэсэн дансанд бүртгэнэ. Хэрвээ уг түүхий эд материалыг гадаад бэлтгэн нийлүүлэгчээс худалдаж авсан бол 12.72 буюу гайлын нөөтийн авалга гэсэн дансан дээр бүртгэж авна. Түүхий эд материалаа худалдаж авсны дараа уг материалаа
үйлдвэрлэл рүү шилжүүлэх юм бол 14-ийн 15.06 буюу бусад борлуулалтанд өгсөн материал гэсэн данс руу шилжүүлж өгдөг. Компанид ямарваа нэгэн асуудлаас болж ч юм уу ямарваа нэгэн шалтгаанаас болж уг түүхий материалаа зарах шаардлага гардаг. Хэрвээ зарах юм бол борлуулалтын орлогоо 51.11 гэсэн дансан дээр бүртгэж авна. Борлуулалтын зардлыг 61.01 гэсэн дансан дээр бүртгэж авдаг. Дараагийн тохиргоо нь маань үйлчилгээ гэсэн тохиргоо байна. Энэ ямар учиртай тохиргоо вэ гэхээр манай байгууллага ямарваа нэгэн үйлчилгээ авах юм бол тухайн үйлчилгээний зардлыг 70.00 данс буюу удирдлагын зардал дээр бүртгэж аваад тухайн үйлчилгээг авахаас үүссэн нөөтийн авлагыг 12.71 гэсэн дансан дээр бүртгэж авдаг. Хэрвээ уг авсан үйлчилгээгээ борлуулах шаардлага гарах юм бол 51.12 гэсэн дансан дээр борлуулалтын орлогоо бүртгэж авна. Борлуулалтын зардлаа 61.02 гэсэн дансан дээр бүртгэж авна. Тусгай тоноглол гэсэн тохиргоор оръё. Уг тохиргоор ороход түрүүний мөн адил худалдаж авахд 14.12 буюу агуулгад буй хөдөлмөр хамгааллын хувьд тусгай тоноглол гэсэн дансан дээр бүртгэгдэнэ. Нөөтийн авлага нь 12.71 дээр гэх мэтчлэн тохиргоо хийгдсэн байна. За бөөнөрөө шинэ тохиргоо оруулж үзье. Бид бичиг хэргийн бараа материал худалдаж авсан. Энэ тохиргоонд бичиг хэргийн бараа материалыг бүртгэх данс байхгүй байна. Тэгэхээр уг тохиргоогоо оруулахын тулд хулгайныхаа баруун тавчийг дараад создать буюу үүсгэх тавчийг дарахад мэдээлэл оруулах цонх маань нэгдэнэ. Бараа материал үйлчилгээ гэсэн хэсэгт тухайн бараа материалыг байгаа фолдерыг зааж өгдөг. За офис хэрэгцээний материал гэсэн фолдероо заагаад өгье. Уг бараа материалыг бид 14.11 буюу бичиг хэргийн материал гэсэн дансан дээр бүртгэж авах ёстой. Уг бичиг хэргийн материалыг худалдаж авахаас үүссэн нөөтийн авлагыг 12.71 дансан дээр бүртгэж авна. Хэрвээ импортоор авсан бол 12.72 буюу галийн нөөтийн авлага гэсэн дансан дээр бүртгэж өгнө. Бичиг хэрэгийнхээ материалыг бидэнд худалдах ямарваа нэгэн шаардлага гарах юм бол борлуулалтын орлогыг 52.00 буюу үндсэн бус үйл ажиллагааны орлого дансан дээр бүртгэнэ. Борлуулалтын зардлаа 74.00 буюу үндсэн бус үйл ажиллагааны зардал дансан дээр бүртгэж авна. Ингээд уг тохиргоо хийгдэж дууслаа. Хадгалах тавчийг дарахад уг тохиргоо програмд бүртгэгдэнэ. Дараагийн тохиргоо маань бид ажлын биелийг худалдаж авсан. Энэ тохиргоонд хөдөлмөр хамгааллын хувцсыг бүртгэх данс байхгүй байна. Тиймээс тохиргоогоо оруулах шаардлагатай. Ингээд фолдероо зааж өгнө. Хөдөлмөр хамгааллын хувцс гэсэн фолдероо зааж өглөө. Бүртгэлийн данс маань 14.12 буюу агуулгад буй ажлын хувцс хэрэглэл. Шилжүүлэг бүртгэлийн данс гэсэн хэсэг дээр тухайн хөдөлмөр хамгааллын хувцсыг ажилчдад тарааж өгсөний дараа ямар дансан дээр бүртгэх вэ гэдгийг зааж өгнө. За энэ дээр 14.18.01 гэсэн дансыг зааж өгье. Ашиглалтанд буй ажлын хувцс хэрэглэл. За худалдаа авсан нөөтийн авлага болон гайлийн нөөтийн авлагын данс маань түрүүнийхтэй ижилхэн байна. Тэгээд уг хөдөлмөр хамгааллын хувьцаа зарах шаардлагатай, биелэгээ зарах шаардлагатай болох юм бол ялгаагүй 52.00 гэсэн дансыг зааж өгнө. Хэрвээ хөдөлмөр хамгааллын хувьцсыг зарах манай үндсэн үйл ажиллагаа бол 51.11 дансан дээр бүртгэж өгнө. Зардлаа мөн ялгаагүй 74.00 үндсэн бус үйл ажиллагааны зардал гэсэн дансан дээр бүртгэнэ. Ингээд тохиргоогоо хийж дуусаад хадгалахад бидний оруулахыг хүссэн тохиргоо програмд бүртгэгдэнэ. За манай оруулах сүүлийн тохиргоо бол шатгуун тос тослох материал. За фолдероо зааж өгье. Бүртгэлийн данс маань 14.15 түл шатгуун. Энэ маань ялгаа өөрчлөлт орохгүй
Борлуулалтын орлого зарлагыг бүртгэх данс маань ч гэсэн түрүүний өмнөх жишээнүүдтэй ижилхэн байна. За хадгалах тавчийг дарахад бидний тохиргоо бүртгэгдэнэ. За эдгээр бүлгүүдэд харьяалагдахгүй өөр бараа материал байх юм бол энэ хамгийн дээдлийн үндсэн тохиргоогоор програмд бүртгэгдэнэ гэсэн үг. Энэ ямар тохиргоо вэ гэхээр анх худалдаж авахад 14.51 дансанд бүртгэгдэнэ. Түүний нөөтийн авлага 12.71 дансан дээр бүртгэгдэнэ. Хэрвээ импортоор худалдаж авсан бол 12.72 дансан дээр. Хэрвээ уг бараа материалаа борлуулахаар болвол борлуулалтын орлогыг 51.11 дансан дээр, борлуулалтын зардлыг 61.01 дансан дээр бүртгэнэ гэсэн тохиргоо юм аа. За ингээд тохиргоогоо хийж дуслаа. Үүгээр манай бараа материал бүртгэх ажлын 2 дахь хэсэг өндөрлөж байна. За ингээд бараа материал бүртгэх ажлынхаа 3 дахь хэсэг рүү орцгоё. Уг хэсэгт бид барааныхаа бөөний үн, жижиглэнгийн үн, борлуулалтын үн гэх мэт мэдээллүүдийг оруулж өгөх болно. Уг мэдээллийг оруулахын тулд та програмынхаа дэд системийн барааны нэр төлөв болон агуулга хэсэг рүү ороод навигац самбарын үн хэсгийн бараа материал үйлчлэгээний үнийг тогтоох гэсэн цэс рүү орно. Уг цэс рүү ороход дараах цонх нээгдэх ба уг цонхонтой барааныхаа үнийн тухай мэдээллийг оруулна. Одоогийн байдлаар ямар ч мэдээлэл оруулаагүй байгаа болохоор ямар нэгэн тохиргоо харагдахгүй байна. За ингээд тохиргоогоо үүсгэцгээе. Үүний тулд энэ создать гэсэн айконыг дарж болно. Эсвэл хулгайныхаа баруун товчийг дараад создать товчийг дарнаа. За энэ товчийг дарахад дараах цонх нээгдэх ба үнийн төрөл гэсэн хэсэгт 3 цэгээ дарахад борлуулалтын үн, бөөний үн, жижиглэнгийн үн, төлөвлөгөөт нөөцтэй үн гэх мэт үнүүдийг оруулах боломжтой гэдгийг харуулж байна. Одоо бүгдээрээ жижиглэнгийн үнээ оруулцгаая. Жижиглэнгийн үнийг сонгоод энэ бүглэх гэсэн товчлуурыг дараад бараа материал үйлчлэгээг бүглэх гэж дарахад манай бүртгэгдсэн бараануудын тухай мэдээлэл гарч ирнэ. За нэг скотчийг жижиглэнгийн үнээр ямар үнээр зарахыг энд харуулж өгнө. Скотчны жижиглэнгийн үн 1500 төгрөг гэж оруулъя. За дараагийн бараа маань нийслэл пив байгаа. Нийслэл пивны жижиглэнгийн үн 3500. Ажлын бэлэний жижиглэнгийн үн нь 1200-г оруулъя. 1 литр бензин борлуулахаар бол бензиний борлуулалтын үн маань 1850-60 гэдээ оруулъя. За ингээд тохиргоогоо хийж дуусаад хадгалах товчоо дарахад бидний оруулсан үнийн тухай мэдээлэл програмд бүртгэгдэж байна. За бөөний үнийг оруулж үзье. Үүний тулд ялгаагүй создать товчоо дарж болно. Эсвэл хулгайныхаа баруун товчийг дараад создать буй үүсгэхийг сонгоод үнийн төрөл дээр бөөний үнийг сонгоно. Бөөний үн. Ингээд түрүүний тэгэн мөн шитгэн бүглэх товчоо дарахад манай бараа материалууд орж ирж байна. Одоо ингээд скотчныхоо бөөний үнийг 1000 төгрөг, пивний бөөний үн 2000-г оруулъя. Бэлэний бөөний үн 900 төгрөг. 1 литр бензин борлуулах бөөний үн 1500 төгрөг гэдээ оруулъя. Энэ мэтчлэн мэдээллээ оруулаад хадгалах боломжтой. Үүнээс гадна та гэрээнийхээ үнийг оруулж болно, төлөвлөгөөт үнээ оруулж болно. Танай үйл ажиллагаанд ямар үнийн тохиргоо оруулах шаардлагатай байна? Тэр тохиргоогоо уг цонхонд оруулж мэдээллийг хадгалах боломжтой.